Нэгэн тайж амьдардаг байлаа. Тэр хэдийгээр 50 настай ч ордөргөнөөсөө нэг ч удаа гадагш гарч үзээгүй гин. Өдөржингөө гэрийнхэнтэйгээ эдэж уун тоглож наадан суудаг байлаа. Гэвч эцэст нь тэр энэ бүхнээс залхаж хорвоо дэлхий дээр юу болж байгааг үзэж харахаар шийджээ. Ингээд зарцах хянараа дагуулan ордноос гарч игнэ. Замдаа нэгэн тариачинтай тааралджээ. Тайж гинт айж зочин гэдрэг ухарлаа. Тайж та яагаад ингэтлээ айгаа? Гэж зарц нь асуухад харахгүй байна уу чи? Бидний өөдөөс ууртгартай аимшигтай амтэн ирж яваг гэлээ. Үгүй дээ таажтай минь энэ чинь аимшигтай амтэн биш хүн байна штэ. Та тайвшир гэж зарц нь хэллээ. Тайж тэрхүү ирж яваа хүнийг анхааралтай гэгч нь харлаа. Үгүй энэ ч одоо яагаад ийм урт бүдүүн гартай байдаг вүлээ? Хэмээн гайхан асуухад таажтан энэ тариачин борооноос хамгаалan өмссөн цовных нь ханьцуу байгаа юм а? Хэмээн зарц нь инээмсэглэн түүнд хэллээ. Тэгвэл энэ хүн цоомссон байх нэ? Хэмээн тайж толгой дохин хилээд цааш явжээ. Замзуур тайж зарцаасаа элдв янзын асуулт асууж сониучирхан гайхаж явв гин. Уртоо гэгчийн эвэртэй бухыг олж хараад бүрч их гайхжээ. Ийм явсаар тэд нэгэн жижигхэн терм ажиллаж байгаа голын ирэг дээр хурж ирлээ. Тэнд нэгэн эмгэн цагаан бодооны хэвэг шигшин суугаа харагдлаа. Хэвэгний сайхан үнэрт тайжин сэтгэл нь өөрийн ирэхгүй татагдж амандаа хийж зажиллаа. Зарц болоод эмгэн тун их гайхсан ч түүнд юу ч хэлж чадсангүй. Зарц нь хэвгээ даруулж уух болов гэд ус хутаж аван барьжээ. Тэгтэл тайж айхилж уухилж байснаа хахад цацсан ханиахад толгооноос хөлөө хүртэл хэвгэнд бодогдлаа. Өнөөх эмгэн энэ үеэр сэмхэн гэгч нь хэвгтэй сагсаа аван гэрийн зүг явлаа. Тайж түүний хойноос дуудан хүй энэ эмэг чинь тэгээд яаж иддэг юм хэмээн асуулаа. За үнийг чинь чанаж болгоод дараа нь түүгээрээ гахай нохой хоолдог юм шүү дээ. Харин хүн ёор эддэггүй юм хэмээн эмгэн инээдээ барьж ядан хариулжээ. Энэ үгийг сонсоод тайж ихэд уурлаа. Түүний царай хөвсгөн өөрчлөгдсөн ч юм хэлсэнгүй. Харин эмгэнийг явсны дараа тэр зарцаа дуудан за нөхөр минь чи энд болсон зүйлийн тухай хэнд ч ам нээж болохгүй шүү. Хэрв хэлсэн байвал толгойгүй гэж мэдээрэй хэмээн захилаа. Зарц түүнд хүндэтгэл үзүүлэн мэхэн ёслолоо. Гэвч ордондоо буцаж очсныхаа дараа зарц эдэж ууж унтаж амархаа мартан тайжийн хэрхэн цагаан бодооны хэвэг идсэн тухай хэнд ч хамаагүй ярих хүсэлд автаж гинэ. Гэхдээ хэнд энэ тухай ярих вүлээ? Гэр орондоо хэлэх гэхээр гэрийн бог олоод сонсчихвээ гэж имэн. Бододын сүмд болохоор лам нарын чих сонор нүд хурц учраас болохгүй. Ингээд тэр тэнгис рүү очин болсон явдлын тухай ярьж санаагаа амраахаар шийдэжээ. Маргааш оройн сэмхэн гэгч нь жижигхэн хулсан салаар далайд гарч болсон явдлын тухай хашгиран хэлхийг хүссэн боловч далайд бас эзэн лус савдаг байдгийг санаж бас л мохордлаа. Эцэст нь тэр алс холын ууланд очиж нам гөмхөө нэгэн газар олоод
Тайж будааны хэвэг цадлаан эзсэн гэж хашгиран хэлэх гэтэл ууланд бас л эзэм лус байдгийг санджээ. Үтэгээд одоо яах вүлээ? Арга аварсан зарц гэрээдээ явхаар бодож байтал гинэт нэгэн томоо хонгилтой мод байхыг харжээ. Тэр толгоогоо модны хонгилд шургуулan оруулж эр зөргөө гарган байж 3 удаа тайж будааны хэвэг эзсэн шүү. Тайж будааны хэвэг эзсэн шүү. Тайж будааны хэвэг эзсэн шүү. Хэмээн хашгирчээ. Ийхүү сэтгэл намарсан зарц гэртээ ирлээ. 3-7 хоногийн дараа баяр болох байлаа. Энэ өдөртөө зориулан тайж мужаан болоод бөмбөрчдөд шин том бөмбөр хийхийг тушаажээ. Урлаачд багжаа аван бөмбөрт зориулсан мод олж авахаар уул руу явцгаалаа. Тэгээд нэгэн хөгшин модыг олж хараад хайж авсан мод нь мөн болохыг мэджээ. Тэд модыг огтлж яваад бөмбөрийг цаг хугацаанд нь хийж бэлэн болгов гин. Тэрхүү бөмбөр нь том болоод гойд сайхан болжээ. Тайж үүнд нь тоон сэтгэл хангалуун байж. Тэр шинэ бөмбөрийнхээ дууг сонсох гэж өөрийн бүх харьяат албадуудаа цугларахыг тушаалаа. Бүхий л тосгодоос хүмүүс иржээ. Тайжийн тушаалаар бөмбөрчингэр ханьцуугаа шамлан бөмбөр зохилоо. Ийхүү бөмбөрийн эхний нүргэнийг бүх хүмүүс сонслоо. Гэтэл тайж будааны хэвэг эзсэн шүү. Тайж будааны хэвэг эзсэн шүү. Тайж будааны хэвэг эзсэн шүү. Хэмээн дуугарахад энд тэндгүй хүмүүсийн инээлдэх дуу сонсогдлоо. Тайж эцсэндээ царай нулайж толгоогоо бариад ордноос цугтан гарлаа. Тэгээд тэр дөрөв бөмбөрийг шатааж түүнийг уралсан урлаачд бөмбөр тоглогч нарыг бүгдийн цаазлахыг тушаалаа. Гэсэн ч энэ бүхэн нь түүнд ёор тус болсонгүй. Том бөмбөрийг зохих үеэр хүмүүс тайжин хэрхэн цагаан будааны хэвэг эзсэн тэрхүү баян түүхийг эргэн санацгаадаг гинвлээ.